Aurora Gaming 2-2 гэсэн сплиттэй тоглож байгаа гэсэн Zone Cross бануу дараад өгсөн. Энэ баг Aurora Gaming-ийн ард байгаа хоёр тамирчид нэлээд ашигтай үйлдвэр үүсгэх боломжтой болж ирлээ. White-ад тий ороод ирээд мөргөөд ороод ирсэн дээ. Aurora хамгаалтыг хийх хэрэгтэй байгаа. За 2-2-оор салцсан байрлал авсан. Axel чи эндээс чи бүр нэг камп руу ганцаарх нь ороод ирсэн байгаа юм байна. Нээдийг шийдүүлээ шийдсэн. За хоёр тамирчин орж ирээд шууд Axel-ийг эндээс шууд хүний илүүгээрээ бариад авъя гэсэн чи Axel чи топыг унгаагаад авсан байгаа. 3-9-1 гарч ирэхт нь урдаасан. Зиол бот хэлгүй дээ. 5 kill point. За одоо голоо тойроод урдуураа тоглолцоо сайхан байна да. Horo Sport-ээр өвдөшин сайн Aurora-д контакт үүсв. Таймингийг бол маш сайн ашиглаа, зөв ашиглаад байрлалыг авчлаа. Шууд харанхуу Мейроны бүс рүү орж ирээд илэмнэт болоод байна да. За энд чинь дөг дээвэр дээрээс 2 тамирчиг эндээ суглаад авсан биш. Секундын дараа энэ удаагийн стейжийн хаалт дуусж байгаа. Нэлээд сайн зуурж байгаад одоо хөдөлгөөн хийхээс болов даа гэсэн урдаа тоглож байсан дүүпийг бариад авсан STG Sport-оос. За уула тойрог гэсэн кол байсан юм байна. Гэхдээ энэ хугацаанд Enigma Galaxy тэднийг дараагийн нутаг дэвсгэр дээр нь отоо хийж магадгүй. Gatekeep хийж байгаа squad-аа уулан даачвал зүгээр байна да гэсэн Ирина. Окей. За Швепекс болон Терникей хооронд огцсон байгаа. Joker Mormo хоёр л үлдлээ. Godlike-ийн шахаад оож ирэх гээд байгаа. Админ болон Samuel ч хоёулаас ногцсон байгаа юм шүү дээ. Хатаатай 2 нокауттай болсон. Kill point-ыг бол Mani оруулаад ирсэн чинь өөр дээр нээд орж ирээд маагаад өгсөн. S-Power ганцаараа. Яа Ирина эндээс бүр сихэд ороод ирсэндээ нээдний дэмж S-Power дээр чинь нэлээд өндөр дэмжийг өгсөн. Энэ нээдээр баг дуусчих юм шүү дээ гэсэн чинь. За амьд үлдсэн шүү. Админ эндээс чинь бүр кидлэг зайтай болсон доо. За тоглолтын тойрог дээр Aurora Gaming урд бус дээр элементд болцсон байдаг. S2G араас нэг CY нээдэг атгсан байгаа. T24 дээр орох боломжтой гэсэн чинь нээдийг бат хэмжээний гаргасан болооч Хузайфа эндээс зоондоо унаа T24-г орж ирээд Нойшимийнхэн эхний мапи рондо дээр чикэн дэнэрэг оруулаад ирж байгаа юм байна. За ингэснээр Смаштай Нойшимийнхэн үрчлээ шүү дээ. Хангалттай өрсөн. За эндээс рефьюз хоошо татчих байгаа хүмүүстэй нийлээд байлсан дээр яа маш гоё жижигхэн коврыг өөрсдөө болгоо гэсэн чи лоос хажуунаас хараад фиништэй давтчих байгаа юм байна. За смоклол гүөх хэрэгтэй байсан байна да. За гарчлаа. Тямба болон S2G. За түрүүлж хөөгдөж орж ирж шүү. Aurora ургаас нь бариад аваад боломж байгаа тань. Зөвхөн Aurora ч гэхгүй Nonshim Red Force-ийн ажиг хамгаалтан дээр Тямба Cross-ыг барьсан. За энэ Cross-н дээр нь маш гоё бодолтой дөгүүл өгчгөр Тямбагийн 2 тамирч урдаас нь S2G ч гэсэн гал нэг бэлэн машин байдгүй Aurora Gaming дээр. За нээд орж ирэх боломжтой та XCY нээднээс гарах хэрэгтэй байна зиол. За маш гоё мэдрээ ташаад татаад нээдийг нь ол гаргачих. За тулааны хэмнэлийг атгаад авсан баг юу вэ одоогийн байдлаар? Ер нь бол одоо хоороо давуу тавцсан гэж харагдаж байна. Давуу талаа бол эзэмссэн байгаа. Nonshim. За замын эсрэгээс Тямбараа мөргөж болох болцоод хитэн байдаг. Харин Aurora Gaming-ийг гэлбэт хийх гээд яарад байна. Ялчгүй өөрөө rank дээр оноо ойрхон явж байгаа тим рүүгээ түрүүж тоглоно. Easy унчлаа. Энийг авъя. Nice. За Хюбин чи эндээс баригдаад авж энэ цаанаасаа Тямбагаас 2 тамирчин үйлдсэн Nonshim-аас. За S2G бол оноогоо хийчлээ те. Smash үлдээ бол хүрж ин да. Одоо Aurora Gaming Smash руугаа дөх хэрэгтэй байдаг. XCY сонирхолтой гол байна шүү. Замын гол гарч ирээд хөвтөд өглөө. Хэрвээ харж чадвал гоё байдаг гэсэн Aurora Gaming-с 2 тамирчин машинтайгаа гараад ирсэн. Замд нь Nonshim-аас бариад авсан. Loss нөгөө зүгээрээс нь Ziol-ыг барьж авсан дуусгасараа. За Smash-та хүрч чадсангүй. Тоглолтоос 2 оноо туунж байна. Одоо бидэнд 7 оноо хэрэгтэй болж ирлээ. За ухаан гараад байж байгаа Sleepy гоё иргсэн. Ажунаас нь бариад авсан. So easy. No fear дээр Sleepy заас нь QZ-гээс тоглолцсон. Horo Sport 3 тоглогчийн rush ороод ирсэн боловч энэ дээр хангалттай нэцаагаад өгсөн. So easy. Нээд байхгүй дуулга байхгүй. Одоо Тямба мэдээлэлийг авсан нээдээр бөмбөгдөөд өгнө энэ залуу. За тэглгүй явах үү. Тямбагийн инфог нь авсан шууд нээдүүдийг араарсан шийдэл. Унаачлаа. За Horo-гийнхан хэцүү байдалд орцсон да 2 үнэ алдсан. Sky ганцаар үлдсэн да 3-9-1 situation дээр нээд орж ирж байгаа. Энэ нээд дээр чинь за зоонд. Блуз оноо захлан баруун гараа гүйчлээ. За хуучин байсан байрал руу нээдийг хийсэн. Гэхдээ Sky баруун талаас хонхроо дагсан гэдэг мэдээллийг авсан. Eagle ямар гоё. Eagle-ийг Sky тавьчих байгаа юм. За энэ ч 2-9 болоод өснөгт өөрчлөгдөх гээд байна да.
За араас нь 2 угсраа нээд орж ирж байгаа. Нилээ эцвэлд орсон. За энэ дэр чи бүр нүүрэн дээр нь орж ирээд Ямбугийнхан өнөөдрийн 3 дахь мапын чикен динерийг оруулаад ирлээ. За энэ удаа нэг амлын бүсийн зонд татчихвал тийм ээ. Окей, баярлаа. За. Йой. Бурхандаа чиний хийснээр явж штэ. Дандаа зөрдөг байсан. Хура. Hard shift хэрэггүй гооч байна. Зүгээр л shift өгч. Тий. За олсон. Зүгээр shift өгсөн шүү. Hard shift арай биш. За одоо сайхан 4 зүг 8 зовхоос давраараа хамгаалчвал гоё байна да. Яг хийж дуусаагүй. Дөөкийн нокаут ирсэн. Хуй зайфатай нокаутыг тооцсон. За. Хил авъя. Баярлаа. Nice. Баярлаа. Билег өгч байгаа юм шиг юм боллоо шүү дээ. За Fortich 2 тамирч үлдсэн. Тэгээ энэ дээр чинь T24 л шууд ороод ирж байгаа. Зиод эндээс моолог оруулаад ирнэ. Flag. За хүнээ хаяа цааш зугатааж байгаа юм байна. Эндээс T24. Шатсангүй T24 смокноос гараад ирнэ. Гарсан гэсэн кофер нь Зиодын моолыг өөрөө алхаж орж байгаа ногтоо оруулж байна. Гарын мөрөг гэж байгаа юм шиг юм боллоо. T24 Тэмээд болсон да. За өчтөр T24 ч бас Lavrora Game гэж чигтэйг бөстөлээд өгсөн байдаг. Дахид авъя. Баярлаа. 2 килтэй. За, нөшөө. Маш гоё байрлалыг авсан байгаа. За дөрөвдөг стейж орж ирж байгаа. За студигийн байгаа байрал руу зон татаад өгчөж байгаа юм байна. За студи чинь Smash Rule дээр ороод ирсэн шүү дээ. Чигтээ нөхгүй багт болно доо. Хувилбар бол яаж солихоор гаражтай кам гэдэг утгаараа машинууд бол бүрэн байгаа. За одоо номын хүүхд тасгийгтэй зэрэгцээ болоод эхэлж байна. За дай. Ноншимиг дай. Ваш цогцолтыг авсан. So easy шахаад ороод ирсэн. Бовси корто сууж байсан боловч Nonshim Red Force ядах юмгүй team flash-ыг wipe out хийж байна. Нэг ба. Ороод ирсэн 2 тамирчтай эндээс чи юу вэ? Lord бүр 2 нокийг өгчлөө. Ганцаараа үлдээ. Үдчлэгт бас өргөдөөгүй өрлөггүй очиж бүргэж орж дуусгаад өглөө шүү дээ. Nonshim Red Force химбэ гэсэн Nigma Galaxy-г мөргөө өөж таарлаа. Vitality-гаас бас буудалд орж ирэх юм байна энэ дээрээс. За урдуур нь орлоо одоо Arena. За тэгэлгүй яг үтэй. Маш амархан 2 kill point-ыг оруулж ирсэн. 5 kill point-тай ороод ирсэндээ. Aurora арын бүсээс нэг ч тамирчин байхгүй. Урагшаага тоглоход ямар ч асуудал байхгүй дээ. За Smash авсан байна. High ground-ээр S2G high ground-ийн position дээр 2 тамирчин эргэж харж байлтан. Энэ call дээр Kamikaze lost 2. Арын хамгаалт руугаа багаж шилжүүлсэн. Ziol мэдээллийг аваад буцаас сэлгэж байна. Low ground хитэ Aurora Gaming аяалаа ганцаараа Vex-ийг огцсон байгаа Vitality. За top-ийг явчихлаа дээ шүү. Kamikaze lost top-ыг араас нь өнгөөгөө буудчихлаа. Тийм Vitality-га талаас тоглож байсан S2G Sport-ийн бүрэлдэхүүн. Шахан дээр нь одоо Aurora Gaming зүрсэн базаа хийхгүй юм бол ер нь бол хүний алдах гээд байна. Давуулаа дээд хэлсэн lost Banuka орлоод бол орцсон байна. За хамгаалтан дээр нь Ziol болох Refuse хамгаалтыг хэрэгтэй байна да. Lost Нилээ cover-та буутыг өгöd байгаа. Kamikaze цаад бүсдээр нь гараад ирсэн. Refuse яа болож ажилласан. Сая өндөр өгсөн дөө. Aurora Gaming онцсох шиг дагаа ажиллаа. Дууг цагнаас нь Lost-ээр цэцэг дарж атсан S2G Sport-ийн хөдөлгөөн дээр одоо барих сонголтын дээр Aurora Gaming байлаа нэг юм. Шахан дээр нь Дуугын дээр нь өрөө давчлаа S2G. Зүгээр байгаа. Тэмгэлгүй яах вэ? Зооны цэнттэй гараад ирсэн байгаа. Revive-уудыг Aurora Gaming одоо тооцоолоод амжина. Тийм Vitality хүчээ нөгөөд нь гараа атгаад энэ айл татвар цогт өгөх гээд байна гэсэн Refuse энэ цогтыг нөө зөөлөд өгч байна. Гарын хатгалтыг сулруулсан зүрүүлээ килийг авъя. Lost-ээр угаасан S2G-гээс 2 нок үүссэн байгаа шүү дээ. Kamikaze ганцаараа үлдсэн. Хоргийн төвтөө. Аяла юм хийх хэрэгтэй байна да эндээс чинь. За аяла бити өгөхөөрэй бууч ин бити өгөхөөрэй ингээл нээлжтэй шүү дээ. Окей ороод ирсэн. Сүүрэл тэр нээдэр Aurora 8 kill point 9 kill point 11 kill point хийж байна. Kamikaze нүдэн шүү дээ. Эндээс одоо килүүтэй авчи. Ямар гоё юм бэ? Цаанаас нь буудлыг өгөнд Kamikaze бууцнараа өөрийн байрлалыг тодорхой болоод ирсэн. Kamikaze strike өгч байна. Ханаас нь Doki болоод ирсэн. Wipe out хийж астараа. Одоо тийм фүрэгээс одоо дамжиж үгүй нэ гэсэн. Уухай. Хэлсэн ямар гоё вэ? Хангай салхи шиг чимээгүй орж ирээд хар салхи шиг бүгдийг буулгаж авнаа гэж ярьж байсан. S2G Sport энэ турнамент дээр аврагын цаавын гөрөхөн төглөө. Aurora Gaming ямар гоё тоглолцоо. Top-ийн тэр буулгав тий. Refuse top Ziol ёо ямар амар хамгаалт вэ? Хоёр тал руугаа S2G Vitality гэсэн хоёр том багийг даага гараад ирлээ.
Тэнгэрийн дашуурыг буулгаад өглөө шүү дээ. Энэ Нирангелийн дэвчэн дээр. За Smash Rule-д хүрсэн байгаа. Тэдний оноо авалт бол нэлээд өндөр хувьтай. Моншимийнхан. Гэтэ камерын үзүүр нь бол орцсон харагдаж байна да. Дөг эндээс чинь ингээд дээрээс ногцсон. За рефьюстер мол ороод ирсэн. Хидлэх хэрэгтэй байгаа тань. Флашийн шахаж орж ирээд байгаа юм байна. За гитлээ даагаад байна. За гэтээ флаш бүрэлдэхүүн Refuse руу дахиад нэг дэдийг явуулаад өглөө. Refuse ганцаархнаа үлдлээ. Контролоо дэдийг хайсан. За баруун притикт орж ирж магадгүй зүүн талаа орсон боловч нээд орж ирээд Аврора геймингийг илэмбэт хийж байна. 140 оноо дээр илэмбэт болчлоо. Яй. За S2G зүгээр дахиад нэг мap байгаа шүү дээ. Дахиад нэг map байгаа. За энэ дээр харин E арена Ноншим S2G чикэнтгүй байхад л хангалттай. Тийм бав. За 4-4 гэсэн тулаан урж байгаа энэ камп дээр. Боолын ороод ирлээ Тямба. За ялах ёстой маш чухал тулаан шүү. Боолын дээр сүү easy. Хийгээд өгсөн зүрүүлээ контролоод H-ийн амжилтаа нийлж авсан Humbi-ийг наачлаа. TC Cost дээр. За QZ-тэй очоо болоод Spooky цаанаас гал нээсэн QZ-тэй хангалттай тогтоо барьж байгаа энэ хугацаанд дээр нэг цаанаас хүний усгаж ирсээр тооны харьцаа 2-3-тай. Мөргөд ороод ирлээ Nathan дээр ихтэй гიშгсэнгүй QZ урдаас 2 гарсан QZ нэгээс нэгвэл бэж атсангүй нэг situation гараад ирлээ XY дээр өндөр дэмэж өгсөн төлөвч байгаа. Шахан дээр XY дэмэжтэй 7 киллтэй team Vitality Nonshin Red Force-ыг илбэт хийхэд мөргөлтийг хийж чанснараа 147 оноо дээр Nonshin Red Force илбэтэд болж байна. За энэ бол баригддаг оноо 7 оноо шүү дээ. Дахиад нэг map байгаа шүү дээ ялцчихгүй. За S2G үлдсэн. E арена үлдсэн байгаа даа. S2G-ийн хувьд бол уулын байрлал байна да. Байрлал байна. Алуулаа спорт дээр. Хамгаалж чадах уу? E арена smoke wall үүсгэж байгаад одоо мөргөлтийг хийхэд бэлэн болчлоо. S2G алуулаа эндээс нэг талаа өгөх хэрэгтэй. Нэг талаа арена S2G 2. Тий. Нэг талаа өгөх хэрэгтэй. Хит яарах шаардлага байхгүй. Тоглолтын тойрог ер нь багассан биш үү? Алуулаа спорт. За энэ бол Aurora Gaming хийж байгаа хамгийн том хувь нэмэр байх болон чекэнд чадах юм бол. За хойноо үлдсэн байж магадгүй Solkey чеклээ дэдийг олж үзсэн. S2G модны артын cover дээр E арена таал руу цогцолтыг өглөө. За энэ зөв сонголт байсан. S2G хүлээж байгаа strike гэсэн шийдвэрэндээ зогсоогоод өгсөн. Яс урдаас нь тэр ликийг бариад авсан. 2 knockout E арена дээр үүсч байна. Blue Zone шахаж байгаа stage 8-ийн хаалт. Тэднийг одоо хитгэн smoke-л амьд байлгаж байна. Mormon Shripix S2G ороод ирсэн эндээс камикадзе зөвдөө quick эндээс суглаад өгсөн. Дост чи эндээс Янзинда Супермен шиг үсрээ гараад ирсэн гэсэн хаамсыг амжилттай тулсан давьрчтай дүүлийг авчлаа. Алуулаа спорт кросс дээр нь барай сууж байсан хаамсыг хилийг авч чадсан ч гэсэн нөгөө зүгүүр дээр барилдсан Clavin Bolt Shripix-ийг нокдаун хийсэн. Нээд орж ирсэн. Дэмэж өндөртэй. Joker ганцаархнаа үлдлээ. Гэтэ бүр Solkey нокдаад өгч байна. E арена болоо S2G спорт BB энэ дээр нокдауныг тооцоолоод энэ хаамсыг кросс дээр гүйсэн ганцхан давьрч шүү дээ. S2G спортоос PUBG Mobile-ийн боход ингэж байдаг бол алуулаа спорт яг одоо чигэд гаруул дээр байх хамаагүй. Тийм ээ. Алуулаа. Юу зэдээ үзэгчтэй. Алуулаа. Миний бүр хөөс гарч зүрх. Үнэхээр даралт бараг 170 хүрсэн баха. Зүрхний цохилт хэд гарчваа. Миний гарч ирж байна. Алуулаа спорт. Бидний хайртай алуулаа спорт. Тэгэлгүй яах вэ? Бидний хайртай баг. Зүрх дисэд юу болов? Миний сая. Йоо. За сүүлийн мапыг хэлүүлээ үзэхнэ. Өнөөдөр бүтэн тоглолтоо 6 мапынхаа тоглолтыг 6 дүнгийн үзэх юм байна. За PUBG Mobile-ийн бурхан тэнгэр гэж бэдийн биш үзэгчтэй. Overall rank-ийн топ 1 дээр өвчигдэж байгаа. Гэхдээ хойноосоо алуулаа спорт айхтар тоглолтыг хийлээ. S2G дахин нэг удаа Smash үлээ хийх боломжийг бол алдаж байна үзэгчтэй. Ингэснээр Монгол улс дахин нэгэн боломжийг бол өгч байна. За хойдлын бүсдээр нь топ бол хамгаалтыг хийгээд хоороо спортыг бол нэлээ ойртуулахгүйгээд хойно бол үлдсэн. Фронт дээр Ziol болон Refuse дөөх гэд байрлалыг авсан байгаа даа. За алуулагийн чиндээс чи бүр дайныг хийх гээд нэлээ ойрхон ороод ирсэн байна да. За Ziol-ын зүүн талыг харж өгж байгаа байлгүйтэй л гэж бодож байна. Сая Clown нэмэгдээд ороод ирсэн. Ziol Refuse frontline дээр тааш тоглоно. Налуугаасаа зүүн талдаа smoke заасан. За Clown-ыг харчлаа. Унгаах боломжтой. Аймжлээ. Ziol knockout-ыг тооцоолсон. За киллээр амжи. 2 минутын дараа тоглолтын 5 хаагдсан шүү дээ. Алуулаа спорт. За ерөнхийдөө play zone-ын зүүн бүсийн том өрсөлдөгчөөс 2 дамирчин гэлэмдээд хийж чадж байна Аврора.
За тоглолтыг гартаа авах боломж бол байсан хэвээр стейж 5 дээр Ноншин Брэдфорд дүү зоондоо хөгдөж орж ирнэ. За энэ момент дээр Хюмпин 2-3 сквадын дундуур давхаа гараад ирсэн. За энэ дээр Хюмпин л харин хэм хийхгүй юу? За газар нутаг бол байхгүй байгаа даа нөө шим чин XY хоёлон хөлби орж хоёулахны үлдсэн байгаа дуваа тамирчин. За энэ бидэнд kill point болж исэн ч бидний хайртай алуулаа спорт шүү дээ. XY зоондоо зодуулж байгаа. Аврора геймийг тооцоолаад өгч ин Silence Чифлигээ цуглаа байсан. За 2 байгаа гэдгийг нь бол мэдж байгаа юм байна. За машины ард инфог нь авцсан. За хөдөн эндээс харагдаад байгаа Зиол эндээс нэлээ. За 2 хүн шахаж орж ирээ. Зиол арихын хамгаалт дээр нь коверлоод өгж байгаа юм байна. Эндээс смоклж байгаа Диффусийн хувьд бол маш сейф нээдлээд оруулаад ирэх баг. Ороогоос ил байгаа. За сайн шийдгээ оруулчлаа та фронтлайн дээр. Тий. За эхний нээд айлгүй гэтээ бас л ойрхон орж ирж байна. Дараагийн нээд яг толгой дээр нь хийгээд өгдөг. Боунс явчлаа. 90% damage. 90% дэмж дахиад utility хийх хаях боломж байгаа даа. Чиф арай амьд үлдээ китлээд амжсан. Моолын дээр харин шатсан үзэгч гаргаад ирж байгаа юм байна. Refuse бол чифийг нокдаун хийсэн. Furia Sport-ийн зооны центрийн back control ингэснээр алагдаж байна. Тоглолтоос 5 ямар гоё мэдрэмжтэй моолоо вэ. Томми болох гээд байна шүү. Зооны урд бүсээрээ Furia-га дагаа тоглолцвол Aurora Gaming ер нь бол центрч байралд орсон байна. За бүр араас нь тоглох гээд байна Furia. Хоёр тоглож үлдсэн байгаа шүү дээ. Хоёр багийн элимнэт хийдсэн. За энэ дээр чинь дөг шууд фронт дээр ганцаараа дүүдэд оцсон гэсэн чинь араас нь рейсаг унгаагаад өгсөж байгаа юм байна. За эвгүй байдалд орсон байгаа. Хоёр backyard-ийн тамирчид руу страйкийг өгсөн. Нокдаун амжилттай Refuse зүрхлээд хандлтыг өгсөн. За унгаа чамсаггүй арын тамирчид Refuse-ийг болсноор Refuse энэ дээр ганцаархан Aurora Gaming-ээс тунж үлдэж байна. Яй. 5 kill тооцоолсон явж байгаа Aurora Gaming 145 оноотой. Дахиад 9 оноо хэрэгтэй. Маш чухал тулаан дээр тийм Vitality болон Furia гэсэн хоёр баг хоёр талаас нөхөд ороод ирсэн. За ганц тоглолцтой үлдчихлээ. Шахаж магадгүй. Cross дээр гарсан. Яа, энэ чи cover хийцүүлсэн. Refuse ундхан. Буцаа cover-лоо суучлаа. Машин шатааг байгаа зүүнд орсон Хигор тэр нотаа. Нэйд. Бисинг. Яа. Aurora Gaming тун ойрхон байлаа өрхмөдөд үзэгчтэй. Aurora Gaming тропи өргөхөд. За 3-ын шагналтай байгаа юм байна. Одоогийн байдлаар Axel чинь фронт дээр орж ирээд нийтийг атгсан байгаа даа. За Malty чинь нэг Vex чинь энэ чи Vitality бол Ямба бол хэдий дуучлаа шүү дээ. Ямба. Дийлгүй байна өндөө дийлгүй байна. Firepower хамаагүй илүү байлаа. За тэг ямар ч оноо авалтгүй хийсэн тоглолт байсан. Гэхдээ араас нь оноо авалтыг хийж байсан спотууд маань оноо төглөө. Нэгдүгээр байрлал тун ойртож оржсэн Aurora Gaming. За хөнгөрсөн 2025 оны WC тэмцээн дээр Монгол улсад төлөөлөл оролцсон Aurora Gaming тухайн APG байсан. Тэд 3 дугаар арайзад орж байсан. Одоо дараагийн жил дахин нэг удаа 3 дугаараар орж байна. Атгаал халдлаа да үзэгчтэй. За энэ бол яснаас ялгаа байхгүй. Уухай. Мундаг шүү. Мундаг. Үнэхээр гайхалтай тоглолтуудыг бүр өдүүл чадлаа шүү дээ. Үнэхээр биширмээр тоглолтууд гаргалаа. Огшоо чадлаа. Энэ хөвгүүдээр бол үнэхээр монголчууд бид нар бол үнэхээр бахархах ёстой маа ялцчихөө. Бас нэгэн түүхэнд үлдэхээр том тэмцээнээ бид нар гэрч болж байна. 3 дугаар арын шагнал бол байгаа. Энд бол хүсэл мөрөөдөл, хөдөлмөр, ур чадвар бүгд нэг мөчтөөр нэг цэг дээр уулзсан сайхан тоорнамент боллоо. Ийм үзэлтэй тэмцээнийг бид нар төөх үздэг шүү.